хамгийн гоё газар юм аа? Эсвэл хүний хөл хөрээг Болорны хамгийн гоё газар гэхээр тэр бас жоох өрөөсгөл санагдах. Газар болгонд л, аймаг болгонд л, сум болгонд л, нутаг болгонд л нэг бас нэг давуу тал гоё юм байдаг шүү. машинаар аялж гин үү? Эсвэл өөр тээврээр хэрэгслээр аялж гин үү? Дулааны үйлрэлт бол яг мотоцикл, морин аялал гэдэг л. Намар бол морин аялал их сайхан байна. Жуулчдын тоо сүүлийн үед улам эрчимтэй нэмэгдэж байгаа. 91 оны өмч хурцлаас хойш хувийн аж ахуйн нэгж жуулчны үйлчлэгээний байгууллагууд бол эрчимтэй өссөн. 2024 оноос эхлээд жуулчдын тоо эргээд эрчимтэй одоо бас идэвхтэй өсөж. Оросын туршлагыг аваад үзэхээр Оросууд бол ингээд бүр яг аяллаа зөвхөн ангийнх гэдэг юм ингээд бүр тусгаалцсан байдаг шүү дээ. Ер нь аяллаа тодорхой зарим нэг төрөл хэлбэрүүдийг хөгжүүлснээр одоо аяллаа нийт тухайн үйлдвэрлэлийн салбарын өсөлтөнд нэг нөлөө үзүүлэхгүй л дээ. Талаасаа хичээж ижил хөгжих байх. Гаргаагүй улмаас тэр амьтад одоо ангаж цангаж өгөх ч гэдэг юм уу иймэрхүү асуудал үүсэж байна те. Их байгалаас сүйтгэдэг хүмүүсэлтэй энэ дотоод аялагч бол хамгийн эхлээл энэ хүмүүсийн энэ ухамсар сэтгэхүйг л одоо сайжруулах хэрэгтэй болов уу гэж боддог. Тэгэхээр тэрбум мод тариул бидний уур амьсгалын өөрчлөлт яг буурхал уу? Ирээдүйд ирэх тэр сөрөг нөлөөллийг бол жоохон ч гэсэн удаашруулах хугацааг нь холтгох боломжтой. Манай Хүмүүст ухааны их сургуулийн сонсъё суралцъя гэсэн подкастны маань 11 дахь дугаарт за бизнесийн удирдлагын тэнхимийн багш Сөмбөр агшигаа оролцуулж байна. За сайн байна уу? Өдрийн мэнд агшаа. Сайн байна уу? За багшаасаа өнөөдөр аялал жуулчлалын Монголын ялангуяа энэ Зүүн Аз за Хойд Азийн буюу Монгол орны тухай асуудлуудыг яриач гэд ингээд подкастнда таныг урьж байгаамаа. Тэгээд та подкастаа эхлэхээс өмнө та өөрийгөө танилцуулаач гişэ. Сайран Сөмбөр гэдгээ би бизнесийн удирдлагын тэнхимд багш идэг. Багш игээд одоо баг 20 жил болж байна. За тэгээд оюутан байхасаа эхлээд бас хуваар ажиллаж муулж авдаг байсан. За тэгээд 2007-оос 7 оны үеэс бас найз нөхдүүд нийлээд аялал жуулчлалын компани, тур компаниудаар ажилладаг байсан. За сүүлийн үед бол тэр жуулчны бизнес хувийн юу бол зогссон байна. Одоо бол зөвхөн багшаал гэж яг одоогийн байдлаар. За ойлголоо. Тэгэхээр таны хобби багшаа юу вэ? Та ер нь чөлөө цагаараа юу хийдэг вэ? За хобби хийдэг зүйлс гэвэл тэгэл одоо спорт, урдлаг гэдэг чинь нэг сонирхолтой спорт. Тэгээд одоо хөдөө гадаа явах. За одоо энэ байгальд одоо аялах. Тэ. Найз нөхдөөрөө гэр бүлээрээ за тэгээд янз бүрийн зорилгоор одоо энэ онгон зэрлэг байгалийн одоо гүн бартаасаад ихтэй хүмүүс их бага явдаг. Одоо тийм сонирхолтой газруудаар аялах их дуртай. Сүүлийн үед бол ерөнхийдөө одоо гадаад аялна гэхээс илүүтэй одоо дотооддоо тий одоо онгон зэрлэг байгальд одоо аялах, жуулчлах их дуртай болсон. Та хамгийн сонирхолтой аялал багшаа юу байсан бол? Одоо хамгийн нэм дурсамжтай нэг юм энэ үнэхээр одоо Монголын ингээд хамгийн гоё газар юм аа. Эсвэл хүний хөл хүрээгүй ч юм уу. Монгол орны хамгийн гоё газар гэхээр тэр бас жоох өрөөсгөл санагдсан. Газар болгонд гоё юм байлаа. Ингээд тэр аймгийн тэм сум, тэм газар гэх хүмүүс яриад байдаг. Миний хувьд бол ер нь ихэнх газраар нь өөрийн биеэр бол аялаж үзсэн. Тэгээд ингээд бол газар болгонд л, аймаг болгонд л, сум болгонд л, нутаг болгонд л нэг бас нэг давуу тал гоё юм байдаг шүү. Ой хөвч тааг одоо хатан гисэн уулархах газраар одоо тий явж байгаа л одоо цэлээсэн сайхан талд буугаад ирэх бас сайхан байдаг. Тэндээ хоноглох бас гоё байдаг. Тал газар, говьцол газраар аялж байгаа л одоо хангаа газар очиход бас их сонирхолтой сайхан байдаг. Тэгээд Монгол орны аль үйлрэл аль цаг үеэс шалтгаалаад ер нь газар болгон л гоё. Миний бодлоор. Өвлийн үйлрэлд аялал хийхэд ер нь хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл Монголд их байдаг. Тэгээ одоо жишээл байгаль цаг уурын хувьд ч гэдэг юм уу эсвэл одоо бензин тос шатхуун ч гэдэг юм ингээд асуудал их бол байдаг. Сүүлийн үед бол манай орнд бол өвлийн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа. Нөгөө авто спорт сонирхдаг залуучууд бол энэ дээр бол идэвхтэй орж байгаа. Одоо өвлийн зориултын одоо тусгай тоноглосон автомашин, тоног хэрэгслүүд те одоо майхан
зэргээс халаагч айгүй хөгжүүлж байгаа. Хичнээн Бартасааттай одоо бүглүү газар явж исэн ч гэсэн одоо бол интернеттэй болчлоо. Зөвхөн интернет хөрөмжүүдийг ашиглаж, халаагч төхөөрөмжүүдийг ашиглаж өвөл ингээд тог тухтай аялах боломжтой болсон. Тэ. Гэхдээ мэдээж одоо зуны улирал шиг тийм их тухтай зөөлөн цагийн гар урамсгал нөхцөл биш шүү дээ. Тэ. Гэхдээ тэгээд яг тоног хэрэгслэх шаардна. Тоног хэрэгсэл тусгай бэлтгэл шаардна. Тэгээд тэр бэлтгэлээ хангах юм бол өвөл одоо хүн багтай хөнгүү газруудад одоо сайхан аялах боломж байна. Таны хамгийн сүүлд хийсэн аялал хизээ багшаа? Тэр нь аялал нь гэвэл одоо өчигдөр орой өдөөс хойш Улаастай ихэд Улаанбаатар хотоос хойш Улаастай өмнө ихэнд очичоод л ирлээ те. Туул тэрэлжин голын бэлчээр тэрний наах нь очиод буцаад ирсэн. Та аялахдаа ер нь агшаа машинаар аялж гин үү эсвэл өөр тээврээр хэрэгслээр аялж гин үү? Аялалд одоо ихэвчлэн л одоо машинтай аялж гин. Өглөө өдрөд бол одоо цасцууд ихтэй байдаг учраас тэгээ уул даваагүй цасцууд тийм учраас одоо машинтай. Дулааны улиралд бол яг одоо мотоцикл морин аялал гэдэг гэл. Намар бол морин аялал их сайхан байдаг. Зуны улиралд халуун дулаан үед бол мотоциклийн аялал сайхан байдаг. Яг намар болон өвөл тусгай сонирхлын аялал одоо тийм адал явдалт нөхцөлд бол автомашин тухтай тогтоосай тохиромжтой. Манад Монголд энэ ирж байгаа жуулчдын тоо сүүлийн үед улам эрчимтэй нэмэгдэж байгаа тийм агшаа. Тэгэхээр яг тосч байна. Одоо 91 оны өмч өвчлөөс хойш хувийн одоо аж ахуй нэгж жуулчны үйлчилгээний байгууллагууд бол эрчимтэй өссөн. Тэрийг дагаад Монголд одоо зочилдог жуулчдын тооч бас жил тутам одоо тасралтгүй өндөр хурцтайгаар өссөөр байгаа. Ковидын жилүүдэд бол жоохон буурсан. Тэр бол яг нөгөө оны тухайн онуудын сөрөг үйл явдал нөлөөлсөнтэй холбоотой уналт том уналт бол бий болсон. Тэгээд ковидын дараагаас одоо 2024 оноос эхлээд жуулчдын тоо эргээд эрчимтэй одоо бас идэвхтэй өсөж байна. Жишээлбэл 24 оны статистикийг харахад бол 800 гаруй мянган жуулч хүлээж авсан байна. 25 оны 100, 26 оны одоо тоо баримтыг харахад бол өшөө өсгөр юм дүр зураг харагдаж байна. Тийм прогноз байна. Хичлэн ханаас их аяллаа зорилгоор ирж байна. Монголд бол манай өмнө төрш, хойд төрш, Орос улманы улс, за мөн одоо Зүүн Азийн бүгд Солонгос улсаас, за Япон улсаас ихэнх жуулчдад ирдэгтэй. Би нэг тоо баримт харж исэн тайлан. Тэр тайлан дээр юу харсан гэхээр жуулчдын одоо Монголд ирэх зорилго нь бол нэг хоногийн хугацаа нь бол нэг 10-аас 14 орчим хоногор. За түүний нэг 3-аас 4 хоног нь Улаанбаатар хоттой зарцуулт юм байна. Үлдсэн хугацаа нь бол ихвчлэн хотоос гадуурх буюу тусгай аяллуудад их зарцуулт юм байна. Тэр нь одоо жишээлбэл яг ангийнх ч гэдэг юм уу эсвэл бүр мотоциклийн аялал гэдэг юм ингээ бүр ингээд нарийн одоо ингээд тусгаалсан юм аялалд явах сонирхолтой болж байна гэсэн юм тоонуудыг харж ирсэн л таашаа. Тэгэхээр энэ Монголд ер нь яавал аялал жуулчлал илүү их төгс гэх юм одоо ингээд өшөө нэмэгдэх боломжтой вэ? Таны зүгээс, мэрлийн багшийн зүгээс та эвгүйж үзэж байна энэ дэр. Яг сүүлийн үед бол тооны хувьд бол өсөлттэй байна. Гэхдээ одоо салбарын орлого тийм ээ эдийн засгийн үр ашгийг бас тооцож үзвэл бас төдийлөн тийм өндөр өсөлт бол харагдахгүй байгаа. За тэгээд ер нь бол үн нэрэлт хоёр уруу хамааралтай байдаг. Тэгээд сүүлийн үед бол Монголд одоо ерний үнэс их өсөж байна. Инфляц өндөр байна. Энэ нь бол жуулчны эрэлтэнд бол хамгийн том одоо сөрөг нөлөө үзүүлж байгаа. За түүнээс гадна манай орны нэг онцлог байгаа нөгөө улирлын байдалтай. Аль жуулчлал ингээл 5 дугаар сарын сүүлд хаврын сүүл сараас эхлээл намрын ихэнх сар хүртэл идэвхтэй үргэлжлэл тэгэл ер нь зөксөн байдалд ордог л та. Өвөл бол манайд чи хүүтэн хит одоо эрс байдаг учраас төдийлөн жуулчд ирэх нь бол багассан байдаг. Тэгээ яг жуулчдын тоог нэмэгдүүлэх олон арга боломжууд бол байна. Гэхдээ тэгээд тэн дотроо хамгийн гол нь үнийг тогтвортой барих асуудал байна. За тэгээд жуулчны удирдлыг уртасгах асуудал байна. Бүтээгдэхүүн үйлчлэгээнийх одоо тоо ба чанарыг нэмэгдүүлэх асуудал байна. Гэх мэт ингээд олон хийх шаардлагатай, хийвэл зохистой ажлууд бий.
дэлхийн одоо жуулчдын тоогоор ингээд хөлөө авахч улсуудыг ингээд аваад үзэхээр одоо өндөр хөгжилтэй улсууд их байдаг. За Монголын хувьд ингээд аваад үзэхээр манай Монгол улс чинь газар нутгаараа том юм мөртлөө хүн ам маш бага те дөнгөж 3.5. Тэгэхээр бид нэр цаашид энэ тоогоо ингээд одоо сая жуулчд хүлээж авах гэдэг юм ингээд бодлогаараа бол их олон юм ярьдаг. Гэхдээ яг ингээд нөгөө бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа зүйл нь ингээд үр дүнтэй биш байгаа даа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нэр одоо яг аль өнцгөөс нь багшаа ингээд сайжруулал хөдөлгүүл тэ сайжруулбал илүү өөр өгөөжтэй байх бол одоо жишээлбэл Оросын туршлагыг аваад үзэхээр Оросууд бол ингээд бүр яг аяллаа зөвхөн ангийнх гэдэг юм ингээд бүр тусгаалцсан байдаг шүү дээ. Эсвэл одоо юу гэдэг Хятадыг ингээд аваад үзэхээр яг дотоодын аяллаа илүү хөтөлөх үү хөгжүүлээд байна шүү дээ. Одоо дид үтцээ хөгжүүлж юм гэдэг юм уу. Монголын зүгээс ингээд дид үтц нь хөгжсөн юм уу гэхээр за хөгжөөд байна тэ. Тэгэхээр бид нэр яг аль өнцгөөсөө илүү их сайжруулбал багшаа үр дүнтэй байх боломжтой. Ер нь аяллаа тодорхой зарим нэг төрөл хэлбэрүүдийг хөгжүүлснээр одоо аяллаа нийт тухайн үйлдвэрлэлийн салбарын өсөлтөнд нэг тийм нөлөө үзүүлэхгүй л дээ. Ер нь бол яг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд салбарын өсөлтийг хангахад бол одоо төр хувийн хөвшил судалгааны байгууллагууд одоо бүгдээрээ л одоо идэвхтэй шин зүйлүүдийг хийх хэрэгтэй. Төрөөс жишээлбэл одоо аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгоод бодлогын төвшөнд дэмжиж байгаа нь бол одоо маш зөв. За тэгээд хувийн хвшил одоо энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс бол үйлчлэгээ одоо бүтээгдэхүүн үйлчлэгээгээ тоо чанарыг одоо нэмэгдүүлэх үнийг одоо өсгөхгүй байх тал дээр бас анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн институтууд, сургалт судалгааны байгууллагууднаас одоо чанартай үйлчлэгээ үйл ажиллагаа явуулах шаардлагатай. За ингээд тэгээд бас нөгөө аялал жуулчлалын инженерчлэл гэдэг дэд бүтц гэл олон асуудал яригдана л да. Тэгэл ер нь талаасаа хичээж хөгжих байх. Гэхдээ манай орны хувьд бол бас онцлогтой хэд улирлын хамаарал өндөртэй. Тэгээд дээр нь одоо үнийн өсөлт их өндөртэй байна. Тэгээд дээр нь бас одоо хамгийн гол нь одоо нөгөө ур амьсгалын өөрчлөлт. Дэлхийн дулаар л цөлжилт их идэвхтэй явагдаж байна. Энэ цөлжилтийн үр дүн нөлөө хамаарал бол манай орны хувьд бол их тодорхой харагддаг л да. Хурдцны манай орны хувьд бол маш өндөр хурдцтай одоо цөлжилт явагдаж байна. Тэгэхээр ингээд цөлжилт, үнийн өсөлт, за тэгэл ингээд гэх мэт энэ олон сөрөг нөлөө хамаарлуудыг бодоод үзэхээр манай орны хувьд бол ойрын ирээдүйд жуулчдын одоо эрэлтийг те өндөр түвшинд хүргэх боломжгүй гэж би бол үздэг. Хэцүү, маш хэцүү. Ер нь бол эрэг таатай хүчин зүйлүүдийн нөлөө хамаарлаас илүүтэй одоо том сөрөг нөлөө хамаарлууд их харагдаж байгаа л та. За сонирхолтой юм тий. Тэгэхээр багшаа таны хувьд одоо аяллаар явхад дунджаар хэд хоног ер нь явбал хамгийн юм гистринт гэдэг юм ингээд үнэхээр аяллаа шүү, сайхан аяллаа шүү гэдэг мэдрэмж авдаг вэ. Одоо зарим нь бол миний хувьд бол би тийм яг аялах дуртай. Гэхдээ одоо яг үнэхээр ингээд нэг 7-оос нэг 14 хоног Монголынхаа ингээд газар нутгаар тий аялаад ингээд явах юм бол за одоо ингээд ядрахч гэдэг юм ингээд нэг за одоо харих юм мэдрэмж төрдөг байхгүй. Таны хувьд ингээд аяллаар ингээд явхад магадгүй одоо ингээд мотоциклээр хамгийн урт хугацаанд ингээд аялсан гэдэг юм ингээд нэг хармаар юм санагддаг өдөр чинь агшаа хэдийн хугацаатай байвал яг мотоциклтай аялахад бол би хамгийн олон нэг 7-8 хоног л явж ирсэн л да. Нэг 9 хоног явчлаа да надлан. Хөвсгөл хорт сардаг юу гэлэл тойрол түүний бүсийн нутгуудаар тойрол ирсэж байсан. Тэгээд яг ер нь аялал бол эхний 1-2 хоногт жоохон ядралт мэдгэсэн. Тэгээд 2-3 хоногоос ерөнхийдөө би организм өөрөө дасаад бас тийм чөлөөт болол ирдэг л да. Тэгээд нэг ядралт бол нэг мэддэггүй. Одоохондоо бол ядралт мэдрээгүй гайгүй л байна. Өвлийн улиралд бол яг найз нөхд сонирхдаг хүмүүстэйгээ нийлээд бас тусгай зөвшөөрлөдрийг аваад чон гахааны аманд бол явдаг. Тэр бол 2 хоног дунджаар нь 3 хоног мөнгө л үргэлжлэн. 2 хоногч яваад ирэх тохиолдол байна. 3-4 хоног яваад ирэх тохиолдол байна. За энэ баруун аймаг одоо холын маршрутаар явах юм бол нэг
7 хоног яваад л ирдэг. Зундаа бол одоо өрн дулаан цагт гэр бүл найз нөхдөд аяллаа. За ийм аялал бол тэгэхэд бас л мөн маршрутаас хамаарат Баруун аймаг одоо жишээлбэл одоо тий холын маршрутаар явчихвал тэгэл нэг 7-14 хоног. Зүгээр ойр зур нэг 1-2 хоногийн аялалч байж болно тий. Аль нь ч тэгэхэд сонирхолтой одоо тухайн үеийн хэрэгцээ шаардлага тий цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад холын ба дундын ойрын аль ч аялал өрн сонирхолтой сайхан л үүдэг. Ингээд ташаа сүүлийн жилүүдэд ингээ харахаар та уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад их нөлөөлж ин гэж байна тий. Тэгэхээр за 10-аад жилийн өмнөх Монгол орны одоо байгаль орчны нөхцөл байдал экосистем тий одоо үеийнхтэй харьцуулаад аваад үзэхээр одоо онгон зилүүд байгальч гэдэг юм уу те ингээд өөрчлөлт маш их явагдаж ин гэдэг бид нар ингээд өдөр тутмынхаа амьдралаас харж байгаа шүү дээ. Тэгэхээр хэр ингэж одоо жишээл зэрлэг амьтдын тоо ингээд өсчин гэж байгаа. Гэхдээ нөгөө ид тижээлэнч гэдэг юм ингээд олон юмнууд байгаа шүү дээ. Уух усч гэдэг юм уу. Одоо дид үтс хөгжөөд ирэхэд дид үтсийг дагаад ингээд чинь зэрлэг амьтд нь услах ингээд зам маршрутын тавьж явах хэрэгтэй тий. Гэтэл ингээд сүүлийн жилүүдэд зам дид үтс хөгжөөд байна. Гэтэл нөгөө зэрлэг амьтдын яг ундаалдаг газар нутгийг нь гаргаагүй улмаас тэр амьтд одоо ангаж цангаж өгөх гэдэг юм уу иймэрхүү асуудал үүсэж байна тий. Тэгэхээр бидний зүгээс яг энэ онцлогуд дээр бид нар яавал одоо айтайхан байх вэ гэж. Энд одоо бид нар бол тасн зогцно гэдэг байгаа шүү тий. Манайх ч өөрсдөө их байгалаас сүйтгдэг хүмүүсэлтэй энэ дотоод аялагчд бол хамгийн эхлээл энэ хүмүүсийн энэ ухамсар сэтгхүүг л одоо сайжруулах хэрэгтэй болов гэж боддог. Бүх юмыг одоо ингэ төрөөс зохицуулаад байж болохгүй. Хамгийн гол нь иргэд одоо эх орны иргэд энэ хүмүүс нь өөрсдөө одоо ухамсартай, байгалаа хайрладаг, хамгаалдаг, бие биендээ бас хяналт тавьдаг, тийм байгаль экологид одоо ашигтай хэрэгтэй зүйлүүдийг хийдэг л байх шаардлагатай. Тэгэхгүй бол одоо үнэхээр бас уртцтал байдал их ойртож байна одоо бас. Ялангуяа манай орн бол онцлогтой. Төв Азийн цээжинд за тэгэд рельефийн ялгарл хослол ихтэй. Манай орн ч юм бол давуу тал одоо юу ихтэйлтэй бид нар байгалийн их олон бүсүүд манай орны нутагт одоо давхцсан байна. Хөвчтэйг байна. Хөвчтэйгээс урагшаага одоо ойт хэр байна. Ойт хэрээс одоо урагшлал ирэхээр чинь одоо хурийн хэрийн бүс байна. Хурийн хэрээс эхлээл одоо говь хэрийн бүс эхэлж байна. Говийн бүс ингээл бүгд байдаг хөөхгүй. Ийм бүслэг байдлаар олон байгалийн бүсүүд бол ингээд хоршсон байдаг манай орны хувьд бол. Тэгээд дээр нь бас рельефийн ялгарл ихтэй. Уулын амтан ургамлын олон төрөл зүйлүүд байна. Тал газар их байж, нам дор газар их байж, говь зүлих байж ингээд их баялаг. Тэгэхдээ чиг хангамж муутай салхины хурд үуч давтамж ихтэй. Тэгээ ерөнхийдөө далайн түвшнээс дэш их одоо өндөрт өргөгдсөн байдаг учраас илэгдэл өгөршил тий идэвхтэй явагддаг. Экзоген процесс гэж байдгийг геологийн тэрний одоо уулмар нөлөө их тодорхой харагддаг л манай орны хувьд бол. Тэгээ ийм их эмзэг экологийн систем учраас цөлжилтийг жоохон ч гэсэн удаашруулахын тулд жоохон ч гэсэн удаашруулахын тулд бол одоо сөрөг нөлөөг удаашруулахын тулд бол одоо төр, хувийн хөвшил, хүмүүс, иргэд бүгдээрээ л одоо маш их зүйл хийхгүй болохгүй. Мод тарих хэрэгтэй байна гэх мэт. Бид тэгээд тэрбум мод тарих зорилттой явж байгаа шүү дээ. Тэгээд тэрбум мод тариул бидний уур амьсгалын өөрчлөлт яг буурах болов? Уур амьсгалын өөрчлөлтийг бол зогсоон бууруулна гэж бол байхгүй. Яг хуу ирээдүйд ирэх тэр сөрөг нөлөөллийг бол жоохон ч гэсэн удаашруулах хугацааг нь холдох боломжтой гэж би бол үздэг. Судлаачид бас тийм судалгаа зөндөө байгаа. Тэгээ яг мод тарих нь бол маш үр дүнтэй аргуудын нэг мөн. Маш олон аргууд байгаа. Гэхдээ мод тарих бол бас хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь мөн. Энэ гадаргын ургамлын нөмрөг өтгөн саглагаар байх тусам одоо ургамал мод өвстэй их байх тусам одоо өтгөн саглагаар байх тусам газрын хөрс харшроо хөрсүүл хадгалагдчих хамгаалагдчихдаг. Тийм тэр утгаар мод бол зайлшгүй тарих хэрэгтэй зүйл. Хүн болгоно л одоо тарих хэрэгтэй. Би ирээдүйд багшаа тэтгэврт гарахаараа ч гэдэг юм уу бүр ингээ настаа болоод ирэхээр
нэг юм уулын мухарт жижигхэн байшинтай болоод ингээд хүүхдүүдтэйгээ сайхан аялдаг тий ингээд уулаар хадаар одоо юу гэдэг тийм аяллыг ингээд 7 хоног болгон амралтын өдөр төр хийдэг бай гэж бодог мөрөгддөг байхгүй. Таны бодлоор одоо тий бас аяллыг бид нэр ингээд ирээдүйд залуустаа яаж аялвал ер нь өгөх зөвлөмж танд юу байна? Яг одоо хүн болгон бас миний бодлоор одоо ингээд дэлхийн нийт хүн болгон одоо ингээд байгальд одоо байгалийн гүн голомт цэгүүдэд ингээд хэд онгон зэрлэг байгальд одоо бас хамаг аялагдаж бас болохгүй. Ер нь бол байгаль хадгалагдаж хамгаалагдаж байх хэрэгтэй. Хүмүүс яг мэрэгжлийн сайн чаддаг, мэддэг одоо туршлагатай анханасаа одоо явдаг байсан хүмүүс л одоо ялцчих одоо явах л. Бид нар бол жишээ нь гэдгийг одоо Улаанбаатарчууд маань хотын утаа тавс бүглэрлэл хүнд нөхцөл их байна тийм ээ. Эндээ амьдарч байгаа цуслан руугаа явдаг. Цуслан дээр лагер гэж ярьдаг ш бид нар багаас тэг яриас. Лагер дээр очиод амархад сайхан байдаг. Тэгээд түүнээс гадна хөдөө орон нутгуудад одоо бидэрт байгаа ганц том боломж нь онгон зэрлэг байгаль газар нутг байна. Тэр давуу талаа ашиглаж бид нар бол одоо чөлөөтэй завтай цагаараа бол одоо эх оронд аялал хийдэг. За түүнээс гадна би бас ингэдгийг ойд энэ хөвчөд жижигхэн байшин барьцсан модон дотор. Тэгээд тэндээ бас хаяа найз нөхдөөрөө ч юм уу эсвэл бол бүр жижиг юм ангийн отог маягийн нэг жижигхэн нэг модон байшин барьцсан байдгийг. Тэндээ бас хаяа өвөлдөө ч юм уу өвөл очтгол доо ер нь өвөл гэр бүлээрээ ч юм уу найз нөхдөр очиод нэг ганц 2 хоногт гоё л үүд. Монголчуудын нөгөө өвөг дээдсээсээ гэдэг юм уламжилж ирсэн өмнө нөгөө байгалаа шүтэж ирсэн байгальтайгаа их ойрхон амьдарч ирсэн хүмүүс идэх тий. Жишээл ингээл европчууд эсвэл одоо ингээ ойрхон орнын улсууд бол өөртөө тий амьдралын хэмээг нь өөр. Монголчуудын ингээд нэг онцлог нь бүр уламжлалт ингээд мал аж ахуйтай байсан хим маяг нь бүр өөр байсан тий амтан эртнээс хийж ирсэн ч гэдэг юм ингээд. Тэгэхээр бидний бас нэг байгалаа хамгаалах, байгалаа хүндлэх, тий байгалаа одоо юу гэдэг цэвэрхэн энэ байгаагаар нь ингэж өөр хойчтой үлдээх нь бас нэг юм дараагийн тий Монгол гэдэг одоо хүмүүсийг заншлыг, соёл иргэншлийг авч үлдэхэд бас их ач холбогдол өгөх юм болов гэж би боддгийм л да. Тэгээд тийм ч учраас одоо эргэн тойронд байгаа дүүнэр одоо хүүхдүүдтэй ч гэдэг юм ингээд найз нөхдөдөө ч гэдэг юм ингээд бид нэр ингээд уул хадаар явлаа гэхэд хогийн түгээд ингээд явж идэг байхгүй. Тэгэхээр ер нь бид нэр монголчууд байгалаа хайрлаад байвал бидний бас нэг амьдралын хэм маяг тэгээ энэ соёл иргэншлээ авч үлдэх бас нэг одоо нэг арга юм болов гэж би боддгийм л дагшаа. Таны зүгээс одоо ингээд подкаст маань дуусах чинь. Тэгэхээр таны зүгээс одоо залуустаа ямар зөвлөмж өгмөр нагшаа? Газар нутаг гэдэг бол маш чухал шүү дээ тийм. Бидний оршин байхын гол үндэс бол газар нутаг. За тэгэхээр одоо бид нар хойч үедээ одоо энэ байгаль эколог газар нутгийг одоо хадгалж шөвлөжүүлдэх нь бол хамгийн чухал асуудал. Тэхийн тулд бид нар тэгэл одоо хүн болгоны одоо хумсар, хүмүүжил, төлөвшил их чухал байна. Энэ байгаль эх орноо хамгаалах, зүй зохистой одоо ашиглах энэ ухамсар, мэдлэг, боловсролыг одоо хөгжүүлэхэд, төлөвшүүлэхэд энэ сургалтын байгууллагууд их чухал нөлөөт. Тийм учраас одоо ингээл сургуулийн институт, багш нар одоо оюутнуудтай, сурагчдтай одоо энэ талаар бол одоо байнга хэлж явах хэрэгтэй. Үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Байнга одоо хэлж сануулж, сургаж заах хэрэгтэй юм да. Зааж явах хэрэгтэй л гэж бодож байна. За баярлаа. За ингээд өнөөдрийн манай Хүмүүлэг ухааны сургуулийн подкаст 11 буюу Сонсъё, суралцъя подкаст маань Сүмбэр агшаа аварж оролцуулаа. Тэгээд маш сонирхолтой аяллаа сонирхолтой одоо фактууд болон мэдээнүүдийг өгсөнд баярлалаа агшаа. Бидний подкастэнд сэтгэлээр оролцож байгаа тавханд баярлалаа. Судалгааны ажил болон таны ирээдүйн ажил хөдөлмөртөө одоо сайн сайхнаа хүсье багшаа. Баярлалаа. За баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа.